За сайн байцгаана уу? Ээлжит видеонд тавтай морилно. За Daily Learning Lab гээд threads дээр ширэлсэн phrasal verb-уудыг уншия гэж бодлоо. Үйл үгээ уншаад, англиар уншаад, монголоор уншаад тэгээд жишээ өгүүлбэрүүдээ уншаад явнаа. За эхлэе. Whip up хурдан хийх бэлдэх гэсэн утгатай. Жишээ өгүүлбэр He whipped up dinner in 10 minutes. Тэр 10 минутанд хоол бэлдсэн. Тэгэхээр энэ whipped up гэдэг маань өнгөрсөн цаг дээр хуурсан байна. He whipped up dinner in 10 minutes. Тэр 10 минутанд хоол бэлдсэн. Way up. Давтаад хэлээрээ way up. Нухацтай авч үзэх, давуу сул талд нь дүн шинжилгээ хийх гэсэн утгатай. You should weigh up all the options carefully. Чи бүх сонголтыг нухацтай авч үзэх хэрэгтэй. За you should гэхээр you should weigh up гэхээр авч үзэх хэрэгтэй. All the options гэхээр бүх сонголтыг, carefully гэхээр нухацтай. Warm up to. Warm up to. Аажмаар дуртай болох, дасан зохицох. Warm гэдэг чинь дулаацах гэсэн үг тийм. Ерөнхийдөө өөрийгөө илүү нээлттэй болгох гэсэн утгатай. She slowly warmed up to the new team. Шинэ багтаа тэр аажмаар дасан зохицсон. За шинэ багтаа гэхээр new team, аажмаар гэхээр slowly дасан зохицсон, warmed up. She slowly warmed up to the new team. Шинэ багтаа тэр аажмаар дасан зохицсон. Ward off сэргийлэх, холдуулах гэсэн утгатай. Garlic is believed to ward off colds. Саримс ханиаднаас сэргийлдэг, гэгддэг. Believed гэж байгаа нь болохоор олон хүмүүс тэгж итгэдэг, тэгж хүмүүс ярилцдаг гэсэн утгатай. За garlic бол саримс, to ward off colds гэхээр ханиаднаас сэргийлдэг гэсэн утгатай. За phrasal verb 96 wander off холдох, төөрөх, анхаарал сарних гэсэн утгатай. Wander off. Зүгээр wander гэх юм бол энэ тэнүүгээр бас ямар ч зориггүйгээр тэнэх гэсэн утгатай, явах гэсэн утгатай. The child wandered off in the mall. Хүүхэд дэлгүүр дотор төөрсөн. Wandered off гэхээр төөрөөд бүр яваад өгсөн, тэнээд яваад өгсөн гэсэн үг. In the mall дэлгүүр дотор. Walk through алхам малхмаар зааварлах, хамтдаа хийх. Let me walk you through the plan. Let me walk you through the plan. Би чамд төлөвлөгөөг алхам малхмаар зааварлая. Тэгэхээр walk through гэдгийн дунд нь you гэдэг зүйл ороод ирсэн байна. Зарим phrasal verb нь дундуура иймэрхүү үг оруулж болдог байдаг. Чамд алхам алхмаар зааварлая гэсэн утгатай. За төлөвлөгөөг the plan. За тэгээд let me гэдэг нь намайг тэгүүлээрэй гэсэн утгатай. За 94 wait on үйлчлэх. She waited on people during weekends. Тэр амралтын өдрүүдэд хүмүүст үйлчилсэн. She waited on people гэхээр хүмүүст үйлчилсэн during weekends амралтын өдрүүдэд. Phrasal verb 93 wait out дуусхийг хүлээх. We waited out the storm. Бид шуурга дуусхийг хүлээсэн. За монгол хэлэнд арай тохиромжтой наамдах гэдэг үг байсан учраас энийг хаалтан дотор оруулж өгсөн байгаа. Бид шуурга наамдахыг хүлээсэн гэсэн утгатай. Wade into. Итгэлтэйгээр оролцох, хүчтэйгээр дайрах гэсэн утгатай. He waded into the debate confidently. Тэр мэтгэлцээнд итгэлтэйгээр оролцов. He waded into the debate confidently. Тэр мэтгэлцээнд итгэлтэйгээр оролцов. Итгэлтэйгээр гэдэг нь confidently. ly байхгүй confident гэх юм бол өөртөө итгэлтэй. Debate гэдэг нь мэтгэлцээн. За тэгээд wade into гэдэг маань манай
phrasal verb байна. Оролцох гэсэн утгатай. Тэгэхээр энэ confidently гэдэг үг нь бол нэмэлтээр оролцож байгаа. Адилхан утгатай нэмэлтээр бүр илүү өөртөө итгэлтэй гэдэг утгыг гаргаж байгаа. Wind up гэдэг нь дуусгах, эцэслэх, эцэст нь нэг байдалд хүрэх гэсэн утгатай. За тэгэхээр энэ үг маань хоёр дуудлагатай гэсэн үг. Wind тэгээд wind. Wind гээд салхи гэсэн утгыг бас гаргадаг. Wind up гэдгээр ихэвчлэн энэ дуудлага нь орж ирдэг гэсэн үг. He wound up working abroad. Тэр эцэст нь гадаадад ажиллаж эхэлсэн гэж байна. За энэ wind up гэдэг маань мөн бас өөр нэг утгатай байдаг. Одоо жишээ нь галтгоонд ашигладаг юм таймерууд байдаг. Тэрийг ингээд эргүүлэхийг бас wind up гэж хэлдэг. За жишээ нь өөр тоглоомон янз бүрийн юмнууд байдаг те. Эргүүлж агаад ингээд явуулангууд хөдөлдөг ийм зүйлсүүд байдаг. Тэрийг болохоор wind up гэж бас хэлдэг. За wash down сайтар угаах, хоолыг шингэнээр даруулж идэх. За wash the meal down with some tea. Хоолоо цайгаар даруулж ид. Wash down гэдэг маань дундуураа салсан байна. Дундуураа the meal гэж орсон байна. Тэгэхээр wash the meal down гэх юм бол хоолоо даруулах, даруулж ид гэсэн утгатай. Тэгээ юугаар юм бэ гэхээр with some tea цайгаар. Wash down the meal гэж бас хэлж болно. Wash the meal down гэж хэлж болно. Хоёр хэлбэрээр ашиглаж болно гэсэн үг. За тэгэхээр дараагийн хэсгээр уулзлаа баяртай.